байна. Өнөөдрийн бичлэгээр зурсан зүйл нь болохоор 2011 онд яг анime ертөнцид яг ямар анимууд релиз хийжсэн бэ гэдэг талаар ерөнхийдөө бол оруулъя гэж бодсон. 11 онд болохоор би ч өөрөө нэг анime гэж юу гэдгийг мэддэггүй тийм хөвгтэйсэн байхгүй юу. Яг тэр үедээ анime гэж өрөөсөө мэддэггүй NTV, ESPN гэж зурагт байдаг шүү дээ. Одоо нөгөө нэг одоо яг орчин үеийн шиг Star TV юу гэж гарч ирээгүй байх үед One Piece гардаг, Dragon Ball гардаг, Bleach гардаг. Яг тэднийг хүүхэлдэйн кино гэж бодоод зурагтаа байнга үздэг. Цагийн мөхлийг л үздэг. Тэгэл ер нь тиймэрхүү байдалтай байдаг байсан. Тэгсэн чинь 2011 оны яг тэр хавцаа үед манай ингээд 10 жилийн яг ингээд нэг Японоос нэг охин шилжиж ирээд тэгээ яг аним гэж юм байдаг штэ, тийм байдаг штэ гэх санал болгоод яг тэр үеэс аним гэдэг юм нэг ийм байд юм байна да гэж юу нь бол мэдэж авсан байхгүй юу. Яг тэр үеэс тэгэл 11 оноос бараг 17 он байна уу 18 он байна. Тэр хүртэл би юм аним тэр чигтээ живсэн цаа. Ингээд шүнжэнгөө аним татаал үзэл ээж мэж аав маад ингээл унтсан мөгөл загнуулаад тэгээ явж идэг хүүхд байсан байхгүй юу. Аним бол ингээд тэр чигтээ байсан. Тухайн үед чинь нөгөө Японы соёлыг сонирхчдын холбоо гэдэг байдаг байсан. Японы элчин сайдтай хамтарч хийдэг Японы соёлын фестивал гэж зохион байгуулагддаг байсан. Яг тэр нь бол нэг хэдэн жил оролцсон. Гэрлүүгээ ярихгаа төвжрээд явж ин бензин жуулдахгүй байна. Тэгээ юу хийсэг хийх хэвдээ те ийм блог юмнууд хийгээл явж лээ гэж бодоод хийлээ. Тэгээ subscribe дараалаа. IMDb-ийн судалгаагаар болохоор яг IMDb дээр 2011 онд гарсан анимнууд дотроос хамгийн өндөр үнэлгээтэй 9-р гэсэн үнэлгээтэй байдаг нь Hunter x Hunter гэсэн анime байлээ. Хоёрдугаар байранд нь болохоор Steins Gate гэсэн анime орсон байсан. Тэгээ Hunter x Hunter-ийн талаараа бол ер нь би ингээд барыг тайлбарлаад байгаа юм илүү байхаа гэж бодож байна. Бас л хайп амар өндөртэй. Одоо хүртэл хүүхдүүд үздэг Star TV-ийн дээр хүртэл Hunter x Hunter гараад ирсэн шүү дээ. Тэгээ та нар бүгдээрээ мэдж байгаа ах гэж бодож байна. Mission 失敗。最愛の者と長く共にいた者。どちらだとしても元通りになったゴンも死ぬ。Hunter x Hunter-ыг болохоор Yoshihiro Togashi гэдэг хүн зохиосон анх. Тэгээ манга нь одоогоор бас төсөлд нь орсон байгаа. Аниме нь бас төсөлд нь орсон байгаа. Яг өөрчлөлт гэсэн шугам бодлыг нь бол гаргаал байна. Тэгээд IMDb-гийн 2011 онд гаргасан чагсаалтаас хамгийн шилдэгтэй юу нь бол 2.8.8 гэсэн үнэлгээ авсан нь болохоор Steins Gate гэдэг анime байгаа. 過去、未来、世界、タイムリープマシンはあるんだな。Steins Gate үзээд үзэх юм бол амар сонирхолтой. Би бол ер нь бол highly recommend амар санал болгож байна. Үнэхээр санал болгож байна. Тэттэрэ Майшиだよ. Тэттэрэ. Хай Окари. Гол явдал нь болохоор спойлердохгүй ер нь бол хичээгээд байгаа байхгүй юу. Тэгээд цаг хугацааны машин гэдэг зүйлийг их сургуулийн оюутнууд нэг санамсаргүй байдлаар нээснийгээ дараа параллел ертөнц гэдэг зүйлүүд ер нь бол гардаг байхгүй юу. Тэгээд тэр дотроо одоо нэг усын нууц буулгамж гэж байдаг шүү дээ. Тэр шиг нэг муу талын дөрүүд гэх юм уу юу гэмтэй. Тэд нар яг цаг хугацааны машиныг контролно гэсэн хүсэл эрмэлзэлтэй тэрийг зогсооход Okabe Rintaro гэсэн гол дүрийн Mad Scientist гэдэг нэг тийм эрдэмтэн байгаа заяа. I am mad scientist. It's so cool. Одоо тэр цаг хугацааны машиныг ашиглаад одоо параллел ертөнцүүдийн юм бол хэвийн байдалд оруулахын тулд явж байгаа гол үйл явдалтай. Тэгээ Steins Gate-ийг үзэхийн тулд Chronicle Timeline гэж байдаг байхгүй яг үзэх дараалал гээд тэнд нь болохоор Steins Gate оригиналын бүр яг хамгийн ихнийх нь хөлбрийг 1-ээс 22 дугаар анги хүртэл нь үзээд араас нь Steins Gate OVA гэж байгаа. Тэрийг нь үзээд араас нь 2 дугаар үйлрэл буюу Steins Gate Zero гэсэн бол байгаа. Тэрийг нь үзснийхаа дараагаар бүр хамгийн ихнийхээ Steins Gate 1-р бүлгийнхаа 23 24 дугаар ангийг үзэж дуусна гэсэн үг Steins Gate. Маш сонирхолтой бүр үнэхээр санал болгож байна би юм. Тэгээд тэнд нь болохоор Miyano Mamoru лөө. Юу лээ? Тийм Miyano Mamoru гэдэг нэртэй дуу оруулагч дуу оруулсан. Энэ нь бол угаасаа амар алдартай дуу оруулагч. Та нар баг Demon Slayer-ийн Дома гэх юм бол баг мэдэх баха.
いい夜だね。ちょっと待っておくれよ、赤座殿。 Death Note-ийн ээл байна. Тэр нь дуу оруулсан маш чадварлаг дуу оруулагч байгаа. Гол дүрийн нэмэгтэйгийнх нь хувьд болохоор Има Ясами гэдэг хүн дуу оруулсан. Тэгээ гол дүрийнх нь нэмэгтэй нь болохоор нөгөө цүн дээрээ шоужоо гэж хэлэгдээд идэг. Нөгөө цүн дээрээ надад Японы нөгөө зан чанарын характеруудын дотор ч бас нэг дөрвөн төрөл байгаа шүү дээ. Ян дээрээ байгаа юм, дээрээ байгаа юм. Цүн дээрээ байгаа юм, хүү дээрээ. Яг ингээд дөрвөн төрөл туваагддаг. Тэрнийх нь цүн дээрээ ангилалт нь ордог дүрхгүй юу? Кристина гол дүрийн маш ухаалаг гэсэн энэ цүн дээрээ зан характертай гоц ухаантан эрдэмтэн гэж явдаг гол дүртэй. 悔しそうな何を赤くなっている？もしかして何か想像したのか？言ってみろ天才少女。 Corpse Party дуу оруулсан. Жожогийн гайхамшиг даалгавар лөө, сонирхолтой даалгавар лөө. Тэр нь дуу оруулсан. Тэгээ дээрээс нь Нурагами дуу оруулсан. Kiss X гэдэг аним дуу оруулсан. Миний санахаар санагдчихэв. Kiss X гэхдээ ер нь бол үзэж болохгүй шүү. Би ерөөсөө санахгүй. Тэгээ 3 дугаарт нь болохоор араас нь IMDb-гийн 3 дугаар нь болохоор Anohana гэдэг аним байгаа. Йоо, тэрийг үзээл зүгээр бүр ингэ сад тавьсан заяа. Уйлаа л гэдэг бүтэн барыг нэг өдөрчөнгөө уйлсан баха. Тэгтээ нөгөө Мемо Мицке Сэна Мемо Мицкеда гэдэг ихтэн барыг тэгэл уйсаар байгаа л тавсан шүү. Кими то нацу но вари шорай но юме окина кибоо wo wasurenai 10年後の8月また出会えるの信じて最高の思い出をAnohana манай гэсэн шиг яг ингээд нэг тийм амар уйлуулдаг тийм аним үзээж байнгут нэг сэтгэл санаа амар хэцүүлээд байдаг байхгүй. Гэтэ ер нь бол амар гоё сүүлд нь лайв акшн хийгдсэн байсан, кино гарсан байсан. Айгуу дэж уулцсан байлээ. Тэгээд үзээ 11 он бас л гарсан. Бас л алчиг юм. Нөгөө Maid Cafe-ний октод гэх тийм ямар ч амар хөөрхий. Тэр октодыг хараад би ч өөр амар төмс байсан. Баггүй яг амжуулт яг авчихсан. Амар төмс. Удаас тэр. Тэгээд дараагийнх нь 7.8 гэсэн үнэлгээтэй Gossip гэдэг аним байгаа. 2011 он бас л цацагдсан. Гол дүр нь болохоор ийм цайзад хүрсэн байж байгаа сургууль дотроо ингээ гинт хэрнүүдийг илрүүлдэг байх жишээ нь. Ер нь бол дажгүй үзээд үзэхэд сүүл яг тэр үсээ будаа сэл мөстэй нэг мөнгөлөг тийм өстэй болж гарч иж байгаа гэсэн хэсэг тэр юм уу амар дажгүй шүү. Тэгээд дараагийнх нь Future Diary гэдэг аним байгаа заа юу. Ихээр тоглоомчгүй гал. Mirai Nikki гэж хэлэгддэг байхгүй. Тэгээд Yuki 見つけたよ、Yuki! 助けに来たよ! Гол дүрийнх нь охин амар алдартай. Бүр гол дүрээсээ илүү туслах дүр юм шиг хэрнээ гол дүрийн тэр охин Gasa Yuno вэ? Тэр охин бүр үнэхээр амар алдартай зэ. Яг би түрүү нөгөө цүн дээр охин гэд хэлсэн шүү дээ. Яг тэрэн шиг Yandere гэдэг төрлийг бүр ингээ хайртай хүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн яхаас ч буцахгүй гэдэг зүйлийг бүр хамгийн анх ингээд охтуудын дунд ч тэр түгээсэн гэх юм да. Тараасан яг тийм дүр байгаа даа байхгүй юу? Gasa Yuno гэдэг хайртай хүнийхээ төлөө юу яхаас ч буцдаггүй яг тийм дүр. I was bored by the check, made a billion. Now fuck that bitch and need dream. Now fuck that bitch and they feel it. Make me so damn mad, make me feel. Гэт яг энэ анимны тухайд болохоор хүмүүс амьдарч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бурхан гэм гэдэг нь амар уудаад нэг юм уц тараагаад тэрнийхээ уцсан дээр нэг мессеж ирдэг болсон. Тэнгүүтээ мессеж хүлээж авсан хүмүүс нь хоорондоо барны тэмцээн маягийн юм болцоо. Тэр тэмцээн дотроос тунаад
нэг хүн үлдсэн бурхан болоод амьд үлдэх шаардлагатай байхгүй юу? Тэр төр плот твист юмуд амар их гарч идэг. Гаса Юно гэдгээ тэр дүр нь болохоор хамгийн iconic ян дээрээ дөрөв дотроос хамгийн алдартай шахуу гэж хэлчихээд юм байна. Хэлсдэггүй бодохгүй байгаа гэж бодож байна. Тэгээ next нь болохоор та нарт яг яаж санагдгийг ерөөсөө мэдэхгүй л нэ л да. Надад бол амар гоё аник санагддаг байхгүй юу? Тэгээ энэ Guilty Crown гэдэг нэртэй аник гол дүр нь Юзурийнхаа Инори нэг хүн байдаг. Оо маш шүү гэдэг өсвөр насны юм бол ахлах сургуулийн талаар л гардаг юм л да. これをお願い私を Эгоист гэдэг хамтлагийнх нь яг тийм үү Юзурийнхаа Иноригийн дуулдаг нэлийн алдартай үнэхээр алдартай байсан яг манай үед амар хөшөрсөн юм шиг байдаг. Угаасаа манай үед юу нь бол амар алдартай байсан. Тэгээ яг нэг бие тогтвол косплей өгтөө Иноригийн косплейг амар хийдэг байсан даа ч тэгээ. Тэгээ спойлч байгаа юм. Спойл авчих уу? Сүлдээ хүчтэй. Тэгээд хүчтэй болохоор ингээд сэтгэл зүрх нь амар үлдээд идэг гэх юм. Амар харамсалтай санагдаад ёо. Guilty Crown. Юзурийнхаа Иноригийн "あなたから愛されることも必要とされることもない" энийг дуулдаг тэр охин бүр ингээд бүр хамгийн анхны аним эмхтэй crush гэж байна. Бүр ингээд амар дурлаад миний санаанаас юусоо гардггүй төв байхгүй юу тэр. Тэгээ одоо амар хайртай тухайн үед яг 2011 он дүнгэж цацагтаал юу яаж хат амар хайптай үжсэн. Гэхдээ энэ бол overrated төрлийн биш хүмүүс одоо баг нэг юм үзэн баха гэж бодож байна. Тэгээ цаашаа анимнууд ярих гэхээр одоо spoil хийж хаяа ши. Тэр үед чи нөгөө Корейва зомби диско гэдээ бас нэг аним гарч ирсэн 11 онд. Тэр аним нь зомби нөлөөр гараад идэг. Гэхдээ юм хийж байгаа дараа нь юм. Тэгээ Guilty Crown-ийн яг тэр Омо шүүгийн дүрт болохоор бидний амар сайн мэддэг Эрен Йега. 俺の名はエレン・イエーガー。俺の目的は俺が生まれ育ったパラディ島の人々を守ることにある。俺たちがやることはただ一つ。戦え。 進撃の巨人тэрний гол дүрийн дуу оруулагч дуу оруулдаг. Үнэхээр чадварлаг дуу оруулагч дуу оруулсан байдаг юм шүү. Тухайн үедээ бас юм карьерийн өсөлт нүүж хэлж исэн шахуу гэх юм өсөд явж исэн гэх юм. Ямар ч гэсэн яг одоогийн шиг юм амар алдартай бол байгаагүй. Омо шүү дуу оруулсны дараа өсвөр насны ханхуу гэдэг юм яг хэсэг тийм шүү дуудагддаг болцсон байсан. Deadman Wonderland гэдэг бас аним яг 11 онд гарч ирсэн. Яг ингэж яриад байхад тэрээс хангуу болоод явъя л та. Уусаа энэ төвчрэлж юу ийсийг хэрэгтэй тийм. Яг 11 оны яг тэр үед cosplay одоо яг анисон cover мовер гэсэн юмнууд чи ер нь бол дөнгөж ирчээ аваад хүмүүс ингэ cosplay хийж эхлээд тэгэл одоо maid cafe гэдэг юмнууд чи дөнгөж яригдж эхэлж исэн баг үе байхгүй юу. Тэр октодын өмсдөг maid cafe ажиллах одоо нэг баатлар хэцүү жий гэдэг шүү дээ. Тэгээ тэр мөрнийхэн хувцсан яасан ч гоё юм. Тухайн үедээ дөнгөж cosplay гарч ирээд хүмүүс яг нэг фестивалд оролцоод cosplay хийгээд ялгач нь 7 хоног баа аялах хэрэг авдаг байсан шүү дээ. Яг тэр үед чинь оо ямар гоё юм бэ гэж бодлоо. Би боддог байсан юм биш. Би жоохон байсан юм чи. Би ч гэсэн хүмүүсэл нэлээд жоохон байсан. Тэгээ яг нэг юм амар сонирн байт юм билээ. Яг тухайн үедээ өдөр шөнөгүй ингээл унтаал ингээд өдөр шөнөгүй унтахгүйгээр ингээд аним үзэл бүр ингээд живцсэн гэж хэлэхэд тийм байсан хэрнээ Япон яваад Японд ингээд суралцж байгаа хугацаанд ажил төрөл давхар ингээд хичээлээ хийгээд яг ингээд явж байгаа юм. Би яг үүнд аним юус үзээгүй заяа. Бүр юусэн үзэх сонирхолч нэгдүгээр төртгөө хоёрдугаар ингээд үзэх заавч гардггүй гуравдугаар гэх юм бол ингээд хаасаагүй байж байгаа болохоор бүр нэг хайп унах гэж байдаг шүү дээ.
сонирхолгүй болчтой юм байлээ. Дэлгүүрт орсон ч бүр яг ингэ идэх юм аа нэгэрийнх нь хажууд нэг анимынхаа зургийг явуулчлаа дээ. Энд тентгийн зүгээр ингээ газруудаар байсан ч гэсэн анимын нэг манга зам. Advertising одоо бичлэг энэ зар сурчлагын бичлэг юм уу ингээ явуулчлаа дээ. Явуулчлаа дээ. Акихабараа оронгууд чинь тэгэл захаасаа эхлээд битүү косплей одоо ингээл худалдаалын фигур мөгөр юм байгаа даа гэж. Тэгэл тэднийг ингээл байн хараад ингээл юу байхаа амар сонирхолтой болчтой юм билээ. Би баг тэрнээс хойш юу баг аним үзсэн юм. Бараг үзээгүй хаа. Бараг үзээгүй л гэж бодож шээ. Я subscribe хийгээрэй. Чаваас юм уу говийн малгай авахгүй юм. Тэгээ яг өдөр тутмдаа өссөөр гад малгай шиг болсон. Аишитэмас я сэмпай. Аишитэру кара косо га сэмпай но наками митаку нарунай не. Peace. Гэртээ харах гээд ер нь бол төгсрөл 2-3 цаг болчлоо. Хадгалах та тий. Тэгээд энэ чинь нэг косплей дэлгүүр юм уу амар байдаг. Яг Японоос би нэг хитэн косплей хувц авчирсан байхгүй юу? Яг 11 онд биш л дээ. 11 оноос хойш шүү дээ. Шингэки но Kyojin үлэн видео дайралт биш дээ. Тэрний туршлагын салаа байдаг да. Нуган дээр далбаатай, далавчтай. Тэгээд тэрний хувц косплей хувцнууд юмуд авчираад хамгийн тэрний би 25 онд авчирсан шүү дээ. Эсвэл тийм амар 8-ны бизнес ухаан байгүйсэн. Ямар ч сайн таах ч авчирсан. Тийм юм бас юм да. Тэгээ яг Японд хат чинь аним гэдэг угаасаа Япончууд нь өөрсдөө утакунууд үзэхгүй зэ. Ажил дээр хамт ажиллаад ингээ байж хахад утаку гэдэг нь амар нуудаг. Бас нэг сони юм гэсэн чинь Кимино наваа яг намайг Японд ухаад амар хайптай байж байгаа. Тэгээ цацагтаа гардаг байхгүй юу? Гарсан. Тэгээ Японы кино театрт яг ихний хэд хоног үзэх гэсэн чинь бүр үзүр болцдгоо хичээлтэй, ажилтай, ажуугаар нь бүр ингэ зав гаргаад үзийгээ тэгэнгүүт ерөөсөө үзүр нь олцдгоо. Би тэгээ хамгийн ямар штэ би өглөөний өөрийн 5-20 үзүр үзсэн зэ. Тэгээ үзсний үр дүнж бас байсан л дээ. Өглөө босохдоо яа nooш би яах гэж яг энэ 5-20 үзүр сонгож үзвээ гэдэг бүр яг нэг амар хараагаал. Nooш гэж бодоод босоол яваал ингээл таг нойрн байгаа шүү дээ. Өөрөө баг хүн амтан байхгүй. Тэнгүүд яг кино театр дээр нь очиод үзсэг чинь гот үзсэндээ би ямар баяртай байна гэж бодсон. Зураг шүүмжлэн яа игээд байгаа юм бэ? Тэгээ амар баярлсан юм гэсэн чинь Монгол Сонголд одоо ингээд бусад улс орнуудад Японы аним ингээд 2-3 сарын дараа кино театрт гардаг штэ. Тэнгүүд тэр үед бүр шууд яг цацагдсан даруйд нь кино театрт үзэж байгаадаа бол амар баярлсан. Тэгээ эсэргээр муу тал нь гэсэн чинь Avengers Америкийн кино бүр амар алтартай байгаа. Iron Man ч юм уу тийм кинонууд Японд бараг 5 сарын дараа гардаг. Тэр бүр амар сайн. Бүр хүлээл энэ хүмүүс үзээд ярьдгаа яриад ийм бэн тийм бэн гэж дуусчаад ах чинь бид нар дөнгөж үзэж байна. Ийм л. Тэгээд энэ нэг амар төвчрлийн донд надтай хамт байсан та нартай баярлалаа. Бүрмашаа баярлалаа. Oh, look at out of me. Гариг ертөнд өнгөнгөөр алгасан энэ хорвоо маргааш уулзахын төлөө бүгдээрээ сайхан амсгаагаад